Сайн байцгаана уу? Өнөөдөр бид Улаанбаатар хот дахь гэр орооллын айлуудын эзэмгүй нутгийн асуудлын талаар видео контент хүрэхээр бэлтгэлээ. Намайг Бахар гэдэг. Эзэмгүй нутгийн асуудал ярихаас өмнө монголчуудын янд нөхөр хэмээн үздэг Бахар нохойн тухай ярьцгаая. Нүүдэлч аж ахуй соёл уламжлалаасаа эхлээд монголчууд морь болон нохой хоёрыг өөрсдийн үнэн чанд нөхөр хэмээн үзсээр үдэг хүртэл ирсэн. Бахар байгалийн эрс уур амьсгалд амархан дасан цогцох чадвартаагаас гадна эзэндээ үнэнч эзнээ хамгаалах төсвөр хатуучлаараа овчаркаас ч илүү зэрэг даваа талтай. Уг зан чанарыг нь ашиглан зөвхөн хүмүүс мал аж ахуйдаа туслуулахаас гадна харуул хамгаалалт, цэрэг дайны чиглэлээр сургаан ашиглаж ирсэн билээ. Тиймээс үдийг хүртэл монголчууд зөвхөн Бахар нохой гэлтгүй бусад үйлдвэрийн нохойч гэсэн өөрсдийн үнэнч анд мэд үзэж тэжээсээр байгаа. Гэхдээ Улаанбаатар хотын гэр орооллын бүс нутагт нохой тэжээх хандлага ямар байгаа вэ? 2023 оны байдлаар үндэсний статистикийн орооны мэдээлснээр нийслэлд нийт 16855 залбин нохой тоологдсоноос 70 гаруй хувь нь гэр орооллын бүс нутагт тоологдсон байна. Мөн удаах жил буюу 2024 онд улсын хэмжээнд 4610 хүн нохой тазуулж гэмтсэний 72.2% буюу 3555 нийслэл бүртгэгдсэн байна. Тиймээс энэхүү асуудлыг нүдээр үзэн танилцах үүднээс бид Улаанбаатар хотын ихэнх гэр орооллын айлууд төвлөрсөн сонгой айрхан дүүргийг сонгож авлаа. Тэр дундаа Баян Өвшүү орчинд очин бид бичлэг авсан байна. Нохоонд хазуулснаас үүдэх халдвар төвчний ихэнх тохиолдол нь эзэнгүй, вакцинжуулалт хийгдээгүй тохиолтой холбоотой гарч байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн судалгаагаар тогтоогдсон байна. Энэ орчмын хорооны нийгмийн ажилтнаас бид нохой устгалын талаар мөн эзэнгүй нохойд хэрэг байдаг талаар лавлаа асуусан байгаа. Тэд сүүлийн жилүүдэд нохой устгалын ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд 7 хоногт 2-3 удаа нохой устгалын ажил явагддаг гэж мэдээлэл өгсөн. Тиймээс ерөнхийдөө эзэнгүй нохтын тоо бага болсон. Гэхдээ нохой тэжээдэг айлууд нохой сул тавих тохиолдолд хүмүүс рүү дайрах тохиолдол гардаг гэнэ. Дараа нь бид нохой тэжээдэг айлын эзнээс энэ талаар ямар үзэл бодолтой байгааг асуулаа. Ихэнх нь дандаа нэг уйдгүй нохнууд амар их байдаг. Нохой устгал хийлээгээд тэр яг энэ ойлгохтой үр дүн гарахгүй байхаа. Нохоогоо төрүүлэхгүй байх нь хамгийн чухал. Болж игэл усууд яг нохоогоо яг хайрсан бол яг гөлгөн цагаас нь ахгуулаад тэжээсэн шигээ тэжээх хэрэгтэй. Бид нийтдээ нохой тэжээдэг болон тэжээдэггүй дөрвөн үнэтэй ярилцсан. Бидний онц мэдснээр хүмүүс нохой тэжээх боломжгүй болсон тохиолдолд хайдаг. Мөн эзэнгүй гэхээс илүү нохоогоо сул тавьсан айлууд их байдаг байна. Тэдгээр эзэд нь тэжээж байгаа нохоогоо хардаггүй, хариуцлагагүй эзэд гэсэн үг. Мөн тэд үржүүлэхгүй байх ямар нэгэн арга хэмжээ авдаггүй байна. Хамгийн чухал зүйл нь хүмүүсийн хариуцлага гэж бид олж мэдлээ. Энэ хүүг Тэнгис гэдэг. Тэнгисийн гэр бүл нохоогоо 4 жил тэжээж байгаа байна. Тэнгисийн гэр бүл нохоогоо хариуцлагатай тэжээдэг, хизээч сул тавьдаггүй, хайрлаж өсгөдөг айлуудын нэг жишээ юм аа.